손발 Give it 위로. to me, man. Give it to me, man. Сайн байцгаана уу? Өглөө өдөр арай мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр гоё өдөр болсон байхаа гэж найдаж байна. За өнөөдөр та нар thumbnail юм уу бичлэгний маань нэрнээс харсан байх. Big Bang-ийн 2022-ны 4 сарын 5-нд татсан Still Life буюу Солонгос нэр нь Pom Yorum Kar Kyor буюу хавар зун намар өвөл гэсэн дууныхын талаар ярих гэж байна. Тэгээд би та нар үзсэн бол lyrics-ийг орчуулад бүтэн нэг бичлэг оруулсан байгаа. Тэгээд нэг амар нөгөө өөр дуунууд шиг нь ойлгох гээд ядаад нууц үг агуулсан ч юм уу тэр мутгатай юм гайгүй болохоор энэ удаагийн бичлэгэн дээр нь би илүү мьюзик видеон дээр яг гарч байгаа төрслүүдийн тайлбарлая гэж бодож байгаа шүү. Тэгээд богинохон бичлэг хийх гэж хичээх болноо. Тэгээ нөгөө юм Instagram фильтр ашиглаж байгаа нь би өнөөдөр нүүр амбадаагүй. Тэгээ шууд гэрээ хувцтай гэртээ байгаа болохоор ядаж нэг царайд цагааг болох гээд фильтр ашигласан байгаа. За тэр ч яг. За эхлээд дууныхаа талаар маш товч бүгд тодорхой явчих. 2015 онд Big Bang Made гэсэн одоо цомгуудаа MADE гэсэн дөрвөн үйлбэр болгож цацаад ер нь бол үйл ажиллагаанд төр зогсон байдалд орсон байгаа. Яа гэвэл хамгийн түрүүнд 2016 онд топ зэрэгт явсан. Тэрний ардаас GD Taeyang Taeson гэдэг энэ дөрөв зэрэгт яваад сэгний ганцаар болсон байхгүй юу? Тэгсэн чинь 2017 онд топ нөгөө нэг навчин тамхи одоо хэрэгэлсэн хэрэг нь илчлэгдээд ялааваа тэрний ардаас сэгнийгийн одоо нөгөө нэг Burning Song гэдэг хэрэг гараад ингээд бөө юм болоод хамтлаг баг тарлаа да Big Bang дүр нэрээд үлдсэнгүүдээ гээд хүмүүс маш олон туурхалтай байх үеэр 2022 онд 4 жилийн дараа мэ гэж татсан дуу байгаа. Тэгээ энэ дууг ягаад 4 жилийн дараа татсан бэ гэж хэлээд байгаа вэ гэхээр Big Bang хамгийн сүүлд 2018 оны 3 сарын 13-нд Code Clear буюу Солонгос нэрэнд цэцгэн зам англиар ч гэсэн Flower Road гэж орчуулдаг дууга цацнаасаа яг 4 жилийн дараа буюу 2022 онд цацсан болохоор 4 жил гэж яриад байгаа шүү. За тэгээд энэ дууны англи нэр нь Still Life боловч яг Солонгос нэр нь ингээд дөрвөн улирлаад байгаа шүү те. За дөрвөн улирлаар ер нь одоо энэ дууны гол утга нь гишүүн тус бүртээ нэг улирлыг илэрхийлж байгаа мөн энэ дөрвөн улирлаар Big Bang-ийн одоо тэр өнгөрсөн дөх бүх цаг хугацааг ингэж төлөөлүүлж гаргасан өнгөрснөө эргэн дурсан сансан ийм утгатай дуу болсон баг. Мөн энэ дууны клипийн туршид дөрвөн гишүүн маань ерөөсөө нэг одоо яг нэг орчинд байгаа үзэгддэггүй ямар ч тийм одоо сцен байдгүй тусдаа дандаа өөр өөрсдийн гэсэн ертөнцид гав ганцаараа байсараа галтуусдаг байхгүй. Тэгээ яг энэнгээрээ бүр илүү хувь гишүүн болгоны тэр доторх бодлыг нь бодол санааг нь илүү нарийн бөгөөд уран сайхны эзэдтэй маш гоёор үзүүлж чадсан гэж бодсон. Тэгээ энэ бас дууг топын сүүлийн одоо фэнүүдтэй барьж байгаа бэлэг мэлэг сүүлчийн захиас махас дуун мөн гэдээсэн гэтэл одоо ч баг топ ч буцаж ирэх гээд байгаа шүү дээ. Яг баталгаатай биш ч гэсэн нэг буцаж ирэх гээд байгаа юм шиг хандтай байгаад байгаа да. За тэгээ олон юм яриад авахгүйгээр энэ хүртлүүд бүх юм л ярьчлаа гэж бодож байна. Шууд клипээ үзчихлээ. Тэгээ нөгөө копирайтаас болоод бичлэгийг би оруулж чадахгүй энэ зураг нь оруулах юм гэж бодож байгаа шүү. За Taeyang маань сая дурган дээр харагдаж байгаачлан амар амгалан царайтай дүлгөөхөн одоо зөөлхөн инээж мишээч гэсэн одоо шар цэцгэн дунд сууж агаар гарч байгаа. За энэ шар цэцгүүдийг бол фэнүүд ингэж үзэж байгаа. Big Bang хамтлаг маань Солонгосын одоо хамтлагуудын түүхэнтх хамгийн анхны light stick-ийг гаргаж ирсэн хамтлаг байдаг байхгүй юу? За Солонгостоо ер нь анхдагчид яг энэ одоо light stick-ийн соёлоор Big Bang хамтлагийг дэмждэг light stick-ийг Pengbon гэж нэрлэдэг. G-Dragon өөрөө өөрийн бичлэн одоо дизайныг гаргасан 5 дэлбэтэй VIP гэж фэнүүдийг нэрлэдэг ч тэрэндээ тохирсон ингээд нэг титмийн хэлбэртэй шар өнгөтэй light stick тэд нар ингээд бөөндөө асахаараа яг Taeyang-ийн шар цэцгэн донд хүрээлүүлээд сууж байгаа шиг харагддаг байхгүй. Тийм учраас Taeyang ер нь фэнүүд дунд даадж байгаа л сууж байна гэж би ойлгосон. За мөн завин дээр байгаа гэж хэлсэн Taeyang хаврын улирлыг төлөөлүүлж байгаа гэж хэлсэн те. Хавар бол бүх юм шинээр дэлбэлдэг, нахиалдаг. Ер нь бол бүх зүйлийн шинэ хэллийг одоо төлөөлж идэг. Зав болохоор ямар нэгэн шинэ газар руу явдаг, шинэ боломжийг нээдэг. Нэг иймэрхүү ер нь бол нэг бэлэгдэлтэй шүү дээ те. За энэнгээрээ Taeyang өөрийнхөө хувийн амьдралын болон өөрийнхөө карьерийн Big Bang-ийн хувьд ч гэсэн ямар нэгэн шинэ хэллийг, шинэ боломжуудыг төлөөлж бэлэгдэж байна гэж би ойлгосон. За тэгээ үгэн дундаа нөгөө Midnight Summer Dream буюу зуны шөнийн, зуны үеийн мөрөөдөл гэж хэлдэг шүү дээ. Энийг би яг өөрсдийнхөө дебют хийж гарч ирж байгаа үеигээ төлөөлүүлж хэлсэн болоо гэж үзсэн. Яагаад гэвэл нэр чинь 2006 оны 8 сард буюу яг зуны үеэр ах дебют хийж гарч иржсэн байхгүй юу? За тэгээ 2006 оны 8 сард дебют хийн гэдэг бол мэдээж тэр жоохон байсан Big Bang-ийн гишүүдийн хувьд мөрөөдөл нь байсан бах. За яг энэнгээрээ ийм учраас ч гэх юм уу хэлж байгаа үгээр нь завин дээр байгаагаар нь шар цэцгэн дундаа сууж байгаагаар нь ч юм уу Taeyang дандаа өөрийнхөө хувийн карьерийн болон Big Bang хамтлагийнхаа хувьд шинэ эхлэлүүдийг төлөөлж байгаа юм байна. За энэ нь зөвхөн өнгөрсөн дэх Big Bang-ийн хаврыг ярьж байгаа биш мөн цаашдаа ч байж магадгүй Big Bang-ийн ирээдүг одоо гоёор бэлэгдэж үзүүлж ч бас магадгүй л гэж бодсон. За тэгээ мөн яагаад фэнүүд дундаа шар цэцгэн дунд байж гисэн бэ гэдгийг би яагаад гэвэл Taeyang хязгаарч фэнүүдээс холдоогүй үргэлж фэнүүдийнхаа дунд байсан фэнүүдтэйг сэтгэл зүрхээрээ байн хамт байсан бах Taeyang бол буцааж эргэж comeback
comeback хийн гэдэг дээр хин зэрэгэлзээгүй шүү дээ. Угаасаа Тэйян эргэж ирэхин тодорхой байсан учраас ч юм үргэлж фенотиг амт байсан шүү гэдгийг ингэж үзүүлж амтлаа гэж би бодсон. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд яг энэ 3 минут 14 секундын бүхэлдэн клипийн турш ганцхан инээж гарч байгаа хүн Тэйян байдаг. Босон дандаа гунигтай, цөхрөлтэй, уйтгартай ч юм уу юм царай гаргаж идэг. За яагаад Тэйян газрах нь инээж байгаа юм бол доо гэж бодсон ч гэсэн ялтч үүртэй бусад хамтлагийн гишүүдээ бодвол амьдрал нь тогтцсон их нэртэй хүүхдтэй аз жаргалтай гэр бүлтэй ажлын амжилттай өөрөө ямар нэгэн хэрэг төгт орооцолтоогүй ч юм уу те ганцхан инээж болохоор аз жаргалтай байсан нэр ингэсэл Тэйян байх та гэж би бодсон. Тэгээд яа. Мөн Тэйян яг дуулж байгаа хэсэгт нь Псалм 30:11 гişлэл буюу Христийн нэг гişлэл гард юм байна л да. Би яг Христийн шашинтай ч юм уу ямар нэгэн шашингүй болохоор яг сайн тайлбарлаж чадахгүй байхгүй. Гэхдээ тэр ард нь байгаа үгийг яг хэдхэн үгээр товчоод хэлэх юм бол mercy and healing одоо өршөөл болон одоо эдгэрэлт гэж хэлж болох юм шиг байгаа юм. Тийм болохоор ер нь өнгөрсөнд үлдсэн басан янз бүрийн хэцүү зүйлсийгээ ч юм уу бүгдийг нууцлаад өршөөгөөд одоо тэр авсан шархаасаа эдгэрч ийна аз жаргалтай болж ийна ч юм уу тийм тиймэрхүү утгаар оруулсан байхаа л гэж би бодож байна. За үргэлжлээ шууд Тэсон гарнаа. Уг нь бол хавар 100 намар өвөл гэж явах хэрэгтэй байтал шууд хавар намар гэж очиж байгаа байхгүй юу? За тэгээ энэ дээр бол нэг удирдлагын дарааллын хувьд бол ач холбогдол өгөөг юм шиг байгаа. Яг дууныхаа дарааллын үгийн дараалал болохоор Тэсон маань яг дуулж байхдаа өнгөрсөн цаг дээр одоо залуу сайхан нас маань баяртай, аз жаргалтай, гайхамшигтай, үзэсгэлэнтэй байсан бидний хавар 100 намар энэ төр гээд өнгөрсөн цаг дээр дуулдаг байхгүй юу? За тэгээ энэ үедээ юм саарал, гунигтай орчинд ганцаархнаа тэр нэг хаалгаар юм нууцаар хараад байгаа хгүй. Тэрийг би магадгүй өнгөрсөн үеийг санал дурсаж байна. Өнгөрсөн аз жаргалтай байсан үеийг санал дурсаж байна. Гişүүдээ санал дурсаж байна гэж бодсон. Ягаад гэвэл дөрвөн сандал дээр ганцаархнаа суугаад зураг авахулж идэг мөн цаг хугацаа зогссон ийм орчинд байдаг хгүй юу? Тэгээ яагаад Тэсон гарч байгаа үед цаг нь ямар ч минут секундын зүүгүй байгаа юм. Яагаад ганцаархнаа байгаа юм. Яагаад тийм гунигтэй ч юм уу те хэлт яг тэр дуулж байгаа өгнүүд нь ч гэсэн санаж байна ингэж нэ тэгж нэ гэдэг байгаа юм бэ гэхээр Тэсон ер нь бол чөлөө цагаа ч юм уу Big Bang үйл ажиллагаа явуулаагүй үед дандаа гэр юм уу фитнес төсөл сүмд байж идэг гинэ. Тэгэл гадуур ерөөсөө гардаггүй бусад фэнүүдийг маш их сандаг те өдрөөс өдөрт яг л адилхан нэг юм ингээл хийж идэг. Ихэнхдээ бүр ингээл гэртээ л байж идэг гэдгээрээ яг цаг хугацаанд зогссон хүн шиг те ялгтай хийх юм байхгүй бусад фэнүүдийг маш их сандаг ч юм уу одоо маш их ганцаардж байна гэдгийгээ яг энэ хэсгээр үзүүлж байна гэж би ойлгосон байгаа. За тэрний дараа GD ах маань гарч ирдэг байгаа. Солонгон үстэй, солонгон зонтогтой. Өөрийнхөө амар том зургийн урд бүжиглж идэг. За тэгээ яг энэ хэсгийн дуун дээрээс одоо яг тэр өөрийнх GD-гийн хэлж байгаа дуулж байгаа үгнээс мачинэши муннэ. Англиар болохоор finally for at last гэж яхаа надад бүр яг гол highlight юм шиг санагдсан. За ингээ эцэст нь ингээ дөрүүлээ үлдлээ. Тэ сэгний гараад эцэстээ ингээ дөрүүлэл үлдэх шивтэй. Тэгээ яг хүн хэцүү зүйл болж өнгөрсөн ч гэсэн одоо эцэст нь аз жаргалтай төгсгөл ирлээ гэдгээрээ одооноос одоо бүх юм ингээд аз жаргалтай сайн сайхан байхаа өнгөрсөнд бол хэцүү зүйл ингээд болоод дуусчлаа ч юм уу те иймэрхүү утгыг илэрхийлж гин гэж бодсон. Мөн яг Big Bang-ийн эд оргил гал халуун од тэр буцалж авсан үеийг бол GD маань үзүүлж байгаа. Тийм болохоор солонгоос хүмүүстэй те иймэрхүү байгаа юм болов. За тэгээ GD яг хамтлагийнхаа хувьд яг тэр гал халуун зуны улир шиг эд буцалж авсан үеийг төлөвлөж байгаа гэж хэлжсэн шүү дээ. Тэгээ яг энэ үедээ ер нь бол манайхан чинь бүгэн хэрэг төгөлд орооцолцсон шүү дээ. Бүр илүү мандаж явж явах үедээ. За тэрийгээ бас надад энэ хоёр мөртөөр оруулсан гэж санагдсан. Одоо цаг хугацааг өдрлийг ерөөсөө ухаан сууж амжаагүй өнгөрүүлчлээ. Тэгээ одоо хүртэл би ухаан сууж амжаагүй байна. Гэхдээ бүр яг тийм жоохон бацаан байхаасаа л одоо маш их хэрсүү том шиг болцсон байсан шүү гэсэн ер нь бол нэг юм хоёр мөр оруулсан байсан. За тэгээ ер нь бол GD-гийн хувьд 11 жил бэлтгэж бүр 8 наснасаа одоо дуучин болох гэж бэлтгэдэж гарч ирсэн юм хүүхэд байгаа. Ер нь бол Big Bang-ийн 5 гишүүн тавуулаа хүүхэд насаа хүүхэд чигээр нь одоо мэдэрч өнгөрүүл чадаагүй хитрхи жоохносоо том болох хэрэгтэй юм шиг хитрхи жоохносоо маш олон хариуцлагуудад ингэж үсч явсан болохоор ухаан сууж амжаагүй бид нэр ингээ алдчихлаа гэж байгаа юм шиг бол санагдсан. Тэгээ GD амар том өөрийнхөө зургийн өмнө бүжиглжээдэг байхгүй юу? Яг тэр зургийнхаа доон wrong way гэсэн одоо замын самбар байж идэг буруу зам гэсэн зам байгаа тий. За харин яг тэрний хавард бүжиглж байгаа GD өөрийнхөө зураг буюу тэр буруу замгийг бичсэн байгаа самбарын эсрэг зүгт нь алхаж ирдэг. Энэнгээрээ фэнүүд маань та нар байсан болохоор би ингээ буруу замаар орлохгүй зөв зам руугаа орж чадсан шүү. Та нарын ачаар би ингээ буруу яваагүй шүү гэсэн утгыг бас талтуур агуулж байна гэдэлээ. Тэгээ фэнийхэн үднээс тэрийг сонсоход бас айгу гоё л санагдсан. Зя GD-гийн артист саран дээр ганцаарцсан туулай буюу манай топ маань гарч ирдэг. Тэгээд
өвлийн улирлыг төдийлүүлж байгаа нь бол угаасаа ойлгомжтой. Сарн дээр ч юм уу тий сарл юм шиг байгаа тас мөсөн тавчигдсан дэлхийгээс өөрний гариг дээр ганцаархнаа ингээд туулан баг зүтсэн бүжиглждэг. Тэгээд ганцаархнаа өнгөрсөндөө маш их харуулсаад гимшээд өнгөрсөн алдаагаа одоо би ингээд заснаа гимшчихнаа өнгөрсөн бүх зүйлээ ингээд өнгөрсөнд нь үлдээе. Одооноос би илүү сайн хүн болёо гэж дуулдаг. Энэнгээрээ угаасаа цэвэр би өнгөрсөн талдаа гаргаж намайг уучлаарай те би одоо илүү сайн хүн болох гэж хичээх болно гэд фэнүүдтэй яг өөрийнхөө чин сэтгэлийнхаа захиагаа хэлж байгаа юм шиг санагдсан. Тэгээд нэг сүгдэж суудаг байхгүй юу? Яг тэр сүгдэж сууж байгаагийнх нь урд нь ингээд цасаар хийсэн боловч яг фэнүүдийн суудал юм шиг байдаг. Тэрнээс нь авч үзэхэд топ мод фэнүүдийнхаа өмнө гимшиж байна те яг тэр үзэгчдийн суудал шиг харагдаад байгаа цасны өмнө сөхөрч сууж байна гэдгээр одоо би буруу зүйлээс намайг уучлаарай гэд фэнүүдээс уучлалт хүсэж байгаа юм шиг бас санагдсан. За эхэндээ яагаад ингэж туулын баг зүгээд байсан болоо тэгж яагаад багаа авсныхаа дараа бүр үнэхээр гимшсэн үнэхээр цөхөрсөн тийм өрөвдөлттэй ч юм шиг харцаар ингэж камер руу яг ихцэлж иртэж байгаа юм болоо гэдгийг би тайлж бодохдоо яг нөгөө маск зүүцсэн үедээ яг өөрийнхоороо биш буруу зүйл хийсэн ч юм уу те яг тэр масктэй байгаагаа өөрийнхөө арай нэг өөр буруу зүйл хийсэн, муу зүйл хийснийг гимшиж ухаараа тэр үедээ яг өөрөө байж чадаагүй ч юм уу, өөрийгөө таньж мэдээг өөртөө тулж чадаагүй ч юм уу гэж дүрслээд харин яг маск аваад камер руугаа харахтаа одоо яг өөрийгөө олсон, одоо яг өөрөө байна ч юм уу те нэг тийм мессеж байгаа юм шиг санагдсан. Топын дараа тэгээд GD маань ихэж гарч ирнэ. За энэ үедээ болохоор яг бас л өөрийнхөө чин зүрхнийхээ угаасаа тэр загтлаа гаргаж хэлж байгаа юм шиг санагдсан. Фэнүүдийнхээ өмнө угаасаа ингэ зогсож байгаа хэсэг нь ч гэсэн гарч байгаа. Тэр үедээ хэлж байгаа үг нь уйлж исэн, инээж исэн тэр охид хөвгүүдийг санаж байна те. Гялалзж исэн хайраар дүүрэн байсан тэр одоо үе бас айгүй санаж байна байн санаанд ороод байгаа юм а гэд тайзаа болон фэнүүдийгээ дуу хөгжмөө маш их санаж байгаагаар GD маань одоо гарч ирдэг. Уг нь бол яг хувь хүнийх нь хүсэл нь үргэлж дуугаа хийгээд фэнүүтэйгээ уулзаад ингээд баймаар байвч нөхцөл байдал нь тэгүүлж чадахгүй байгаад маш их гонигтай байгаа юм шиг иймэрхүү мэдрэмжийг өгдөг. Тэгээ бас ханан дээр нь happier times are coming буюу аз жаргалтай цаг одоо ирж байна гэсэн байдгаараа яалтчгүй энэ дуу гонигтай дуу биш энэ ихтлэл цаашдын гой ирээдүйн талаарх дуу гэж би одоо итгэсэн юм. За GD дуулаад тэрний ардаас Тэян дуулаад дахиад Тэсон гарч ирж дуулдаг. Техний бадаг дээрээ би хэлжсэн да үзэсгэлэнтэй байсан бидний хавар намар 100 ингээд дөрөв үлрэрлээ хэлээд энэ удаа хэлэхдээ үзэсгэлэнтэй байх буюу ирээдүйн цаг дээр дуулдаг. Ирээдүйн цаг дээр бидний үзэсгэлэнтэй байх тэр дөрөв улирлаа гэж дуулдаг. За мөн сандал дээр ингээд суудсан байгаа нэг хүнийг очиж үзээд тэр хүнийг ингээд орхион явж байгаа ард нь байсан цаг нь минут секундын зүйтэй болцсон цаг хугацаанд явж эхэлж байгаагаараа Тэсон маань болон Big Bang маань одоо гуниглахаа болж гин намрыг үдэж гин шинэ эхлэл рүү явж гин ч юм уу нэг иймэрхүү мессежийг бас санаа агуулсан болоо гэж бодсон. Мөн эндээ юм I'm a mess гэсэн ингрийн тэмдэгтэй байж байгаа. Тэр нь дараагийн үзэгдэл дээр Тэсон гарч ирэхэд тэр тэмдэг нь алга болсон байдгаараа өөрийнхөө бас өнгөрсөн дэжсэн үйлдэлүүдийг уучсан болоо гэсэн мессеж байгаа гэж бодож байна. За тэгээ ер нь бичлэг маань төсөвлөл рүүгээ явах тусам дөрвөн гишүүн дөрүүлээ хоорондоо ерөөсөө нэг ч уулздаг гэж хэлсэн шүү дээ. Харин дөрүүлээ хөдөлгөөнд орж эхлээд ямар нэгэн зүг рүү явцгааж эхэлдэг байхгүй юу? За магадгүй энэ хоорондоо уулзахаар явж байгаа. Эсвэл өнгөрсөнд басан тэр хүнд хэцүү зүйлсээ бүгдийг ардаа үлдээгээд ахиж ирэх тэр хаварлуугаа ахиж ирэх шин эхлэл рүүгээ алхаж эхэлж байгааг одоо харуулахыг зорьсон байхаа гэж бодож байна. За тэгээд энэ дууны клипэн дээр хамгийн их маргаан дагуулсан хэсэг буюу дөрвөн сандал. Дөрвөн сандлынх нь нэг нь одоо илэгдэж хучирсан дээрээсээ хохорцсон байгаа. За энийг бол би хамтлагийн дөрвөн гишүүд тэр илэгдэж хохорсон сандал нь топ гэж бодож байгаа. Яг бол хамгийн хэрэг төгт орооцолцсноороо. Сэгнийгийн сандал хаана байгаа юм бэ гэдээсэн миний бодлоор тэр дөрвөн сандлын ард нэг чимдаан байдаг байхгүй юу? За тэр чимдаамаар сэгнийг одоо ингээд чимдаан хуцаа аваад бид нэрээс холцсон манай хамтлагаас гарсан гэдгээр ингээд үзүүлж байгаа юм болов уу гэж бас бодсон байгаа. За бас нэг юм таамаг байсан. Яг Тэсон гарч ирж байхдаа зурагтны өмнө сууж байгаа нэг хүнээс ингээд очичоод тэр хүнийг орхиод буцаж ирдэг байхгүй юу? За тэр зурагтны өмнө сууж байгаа хүн болохоор сэгний байж магадгүй гэдээсэн. Яагаад гэвэл зурагтан дээр нь одоо ингээд хүн нас барахаар эмнэлгийн тэр амьсгалын аппарат нь дүү дадаад ирдэг ч тийм яг тэрнтэй адилхан ингээд нэг шулуун зураас зурагтан дээр нь гараад одоо ер нь бол тэр хүний амьдрал ингээд дууслаа гэсэн утгатай юм шиг сэгнийгийн Big Bang дэх амьдрал нь энүүгээр ингээд төгсгөл боллоо гэж байгаа юм шиг хэрвээ тэгэж хүчилж бодох юм бол за нэг иймэрхүү дам яриа байсан шүү. За тэгээ дахиад товчилж хэлэхэд Тэян хавар GD 100 Тэсон намар топ өвлийн улирлаа. За тэгээд
Big Bang-ийн хувьд энэ дөрвөн улирал нь юу байсан бэ гэхээр хаврын улирал нь анх тэр дебют хийж гарч ирээд олон нийтэд танигдаж эхэлж байгаа үе нь зуны үе нь болохоор бүр эд оргилж буцалж дэврэн болж дэлхийд даяараа одолж явж исэн үе нь намрын үе нь болохоор ихэнх амтлагийн гишүүд нь одоо цэрэгт яваад Big Bang-ийг хамгаалж үлдэх хөнгөө болоод ядж яхад хамтлагийн хоёр гишүүн ингээд том тэрэг төвхт орооцолтоод гунигтай байдалд ороод өвлийн улирал нь болохоор одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй ингээд цогсон байдалд орсон тарах чинь уу яах чинь уу гэж байгаагаараа энэ дөрвөн улирал ингээд ороод ирчихэж байгаа. За гишүүн болгоны хувьд улирлууд нь ямар утга учиртай юм бэ гэхээр Taeyang гэдэг хайн Taeyang маань угаасаа дэлхийг аялан тойрч тоглолттой их төлөвлөгөөтэй байсан. Биднэрт шинэ дуу цацах төлөвлөгөөтэй байсан те 2022 оны үед бол тэрийгээ бүгд мэдчихсэн баг. Тэгээ миний хувьд бол одоо дахиад шинэ эхлэл байгаа шүү. Зөвхөн Big Bang гэлтгүй Taeyang гэсэн хувийн дуучны үед миний хувьд одоо дахиад хавар ирж байна гэдгээр оруулсан байж магадгүй. GT-ийн 100 ямар ч үтэйсэн бэ гэхээр одоо тэр Big Bang-ийн ч юм уу те эд оргилж явсан залуу халуун эрчтэй байсан тэр үе одоо Sanjina гэсэн утгаар ч юм уу орсон баг. Taesung маань намрын улирлаар одоо гунигтай байна те үлдсэн хамтлагийн дөрвөн гишүүнээ маш их Sanjina топ маань өвлөөр одоо би маш даарж ин би маш удаа ганцаардж ин ч юм уу те нэг иймэрхүү байдлаар бол оруулсан байх. Тэ та нарын бодол санаа юу вэ? Комментэр үлдээгээрэй. Тэг хэлжсэн шүү дээ энэ дуу цацагдж байхад солонгосчууд болон дэлхийн нийтээр Big Bang-ийн хамгийн сүүлчийн одоо бидэртээ хийж байгаа салах ёсны дуу юм уу гэл бүү юм болж исэн. Гэтэл одоо яг 2025 оны 4 сарын 29-ний өндөрлөгөөс харахад бол энэ салах ёс хийж байгаа дуу биш байсан байна. Шинэ эхлэлийг өөрсөндөө ахин нэг юм жилийн 4 улирал дуусаад ахаад шинэ эхлэл ирж шүү. Бид нэр Big Bang-ийн хувьдаа шинээр хавартай зодлогож шүү гэдгийг бид нарт одоо хэлж өгсөн ийм дуу болсон байна. Тэгээ дараа жил Big Bang-ийн маань 20 жилийн явуулна. 20 жилийн ойгоороо ямар нэг юм болох байхаа л гэдэг GD. Тэгээ миний бодлоор топ эргэж ирээд дөрүүлээ бас тоглолт моголтоо хийх байхаа гэж найдаж байна. Мөн яг ойрын үед манай монголчуудыг тогтлуулад байгаа нэг мэдээ гарч тэгээ 6 сарын 21-нд төв цэнгэлтгэхэд Taeyang ирж тоглолтоо хийнэ гэд. Тэгээ би энийг бол Big Bang-ийн бүх фэнүүд үзээсээ энэ бол маш ховор ирэх боломжгүй гэж хэлмээр байна. Яг гэвэл би сая G6-ны тоглолтыг үзгээд ингээд ticket micket буудлын үнд плетний үн мөн ингээд судалж байхад ер нь бол яг хувь хүн ганцаараа өөрөө явах юм бол доорож 4-5 сая төгрөг орохоор байгаа байхгүй юу. Гэтэл бид нэр 100 хэдэн мянга 200 хэдэн мянгаар 10-20 минут ч болтгой тэр хүнийг хажуунаас нь Taeyang хажуунаас нь амдаар нь дуулахыг харах нь байна. Энэ Big Bang ямар өндөр түвшинд тоглолтоо үзүүлдэг вэ гэдгийг зах тухаас нь ч болов мэдэрч болохоор бидний хувьд л амар ашигтай зүйл байгаа байхгүй. Тэг би бол шууд зээл хийж байгаа супер фэн зон Big Ticket-ийг авцсан байгаа. Тэгээ та нар ч гэсэн үзээрэй би бол амар тоглоод явах гээд байгаа шүү дээ. За энэ үргээд өнөөдрийн бичлэгээ дуусгаж гин. Дуустал үзсэн та нарт баярлалаа. Намайг дэмжээрэй. Баяртай сайхан хамтгаарай. Ready? Go!